За сайн байцгаана уу? Онлайн сургууль зуршлын төгс эрхлэн төлөөлж буй Момшогийн бодлого болон бодолтууд. За Японы засгийн газрын тэтгэх хөтөлбөр буюу Момшо шалгалтын 2019 оны материал Косон буюу техникийн коллеж оюутан математикийн бодлого 1-6 гэсэн чинь ийм бодлого байж байна. Энэ нөгөө нэг юу юм? Эйлрийн бишээ. И тооны тэ тэгрүүд нэмж байгаа үед нэг дээр нэмхэн тэ нэг ухаантай тэнцүү е гарна гэдэг нөгөө е нь болохоор нэг тийм 2,7 гэсэн нөгөө пайтай адилхан нэг тоо байдаг шүү дээ тийм үү. Тэр тоо гаргаж ирдэг нөгөө тодорхойлтын хязгаар байна. За энэ гэдгийг ашиглаад гэх юм болохоор яхаа лимит ааш нь тэгрүүд нэмж явах үед яхаа нэг дээр нэмхэн 2-аш нэг ухаанаас энэ ямар болох вэ гэж асуусан юм. Тэгэхээр би ааш чин тэгрүүд хэмүүлж байна гэдэг чинь болохоор 2 ааш чин тэгрүүд хэмүүлж байгаа шүү дээ тийм үү. За тэгээд энэ дээр явахлаараа яхаа тэнцүү тавьж байгаа лимит 2 ааш нь тэгрүүд хэмүүлж байгаа юм байна. Нэг дээр юм 2 ааш гэдэг. Би одоо нөгөө техникийн оронд 2 аашийг тавьж байгаа л нөгөө дээдлийнхаа гიშлэх гэдэг шүү дээ. Тэгмүүд болохоор энэ дээр нэгийг хуухан т гэдэг чинь нэгийг хуухан 2 ааш нь хэрэгтэй гэсэн үг тийм үү. Тэгэхээр би 2 ааш гэж тавьчих юм бол буцаад 2-оор үржиж өгөх хэрэгтэй болчихно те. Тэгэж энэ хоёр утга хоорондоо дарагдаад нөгөө өмнөх нэгийг хуухан ааш гэдэг маань гарч ирж шүү дээ. Ингээд тавьчих юм бол юу болох юм бэ гэхээр нөгөө зэргийн чанар байгаа шүү дээ. А-гийн n-ийг үрждэг нь m зэрэг гэдэг бол a-гийн n зэрэг гадуураа m зэрэг гэдэгтэй адилхан гэж. Тэгэхээр энэ дээр болохоор тэнцүүд бол би ингэж лимит 2 ааш нь тэгрүүд хэмүүлж байна. Энэ дээр болохоор нэг дээр нэг нь 2 ааш маань байж байна. Тэгэхээр нэгийг хуухан 2 ааш маань байж байна. Тэнгүүтээ энийг гадуур нь те m зэрэг нь буюу 2 зэрэг нь байна гэж тавьчих байхгүй. Ингээд тавьчирч яах юм. Лимит 2 ааш нь тэгрүүд хэмүүлж байна. Нэг дээр нэг нь 2 ааш, нэгийг хуухан 2 ааш. Энэ хоёрын тооч болохоор аашаас ерөөсө хамаарахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр би лимитийг дотор нь оруулаад болчихж байгаа байхгүй. Лимит 2 ааш. Энэ гаднах зэрэг нь болохоор яхаа аашаас хамаарсан юм байсан бол би ингэж нөгөө лимитийн дотор нь оруулах, гадна нь оруулах гэсэн юм дураараа хийж чадахгүй. Тэгэл хоёрын тоо зүгээр тогтмол те ааш хэд байхаас нь хамаарахгүй гэсэн юм чи энэ квадрат зэргийн дотор нь оруулаад тавьчихна. Тэгэл доторх нь яхаа буцаа нөгөө е чинь шүү дээ тийм үү. Тэгэд егийн квадрат гарна. Би энэ дэрийг квадрат хэлчихлээ. Ерөөсөө л яхаа нөгөө зэргийнхаа энэ чанарыг мэдгэдэг байхад гараад ирчих бодлого шүү дээ. За нэвлайн байлаа. Баярлалаа баяртай. Дараа дахин уулзъя.